Тээвэрчдийг осол авааргүй зорчих нүүрс тээврийн үйл ажиллагаа хэвийн явуулах боломжийг бүрдүүлэн ажиллах зорилгоор Алтан зам компани нь сүүлийн 6 жилийн хугацаанд хөшөөт төслийг хэрэгжүүлэгч Мо Энко компани нүүрс тээврийн автозам арчлалт засварын ажлыг хариуцсан тогтвортойгоор гэрээлэн ажиллаж байна. Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа тасралтгүй явахын хэрээр замын эвдрэлч их гардаг байна. Иймд зам арчлалт засварын ажлыг жил бүр тогтмол хийж сайжруулах нь гарч болох эрсдлээс сэргийлж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил гэж хийж болно. Энэ жил Мо Энко компани нь Алтан зам компаниар зам засвар арчлалтын 7 багц ажлыг хийхээр гэрээлжээ. За энэ жил манай компани Мо Энко компанитай зам арчил засварын гэрээ байгуул хамтран ажиллаж байгаа. Нийт 16,000 м2 асфальттай нөхөөс 1,100 м2 төмөр бетон зам, 17 гүүрийн засвар, 5,000 м2 уулын шуудууны засвар, 200 төмб, 200 тэмдэг суулгах ажил гэсэн үндсэндээ 6-7 багц ажлыг аваад хийж байна. За нийт ажлын явц маань бол ажлынхаа объемоор бага боловч зүгээр хийц бүтээцээрээ яг төсөвт өртгөхөө 70% ажлын гүйцэтгэлтэй явж байна гэж өнөөдрийн байдлаар тооцож байна. Нийтдээ 30 техник, механизм, машин механизм техниктэй 60 гаруй ажилчид 4 хэсэгт хуваагдаж ажиллаж байна. Гүүр, төмөр бетон хийцэн, зам бетон хийц, асфальт үйлдвэрлэл, асфальт бетон хучилт гэдэг яг 4 хэсэгт хуваагдсан ажиллаж байна. Бидний гэрээт ажил маань болохоор 10 сарын 30 дуусах гэрээт ажилтай. Бид яг 10 сарын 1 гэхэд бүх ажлаа нуул дуусгахаар ингээд төлөвлөд ажиллаж байна. Одоогийн байдлаар бол цаг агаар бас 2 өдөр хүүтрэх төлөвтэй байна. Тэрнээс цаашаа бас дулаарах учир бидний ажил дэх цаад хүндрэл учрахгүй байхаа гэж төлөвлөж байна. Гэрээнд Алтан зам компани хамт олон нүүрс тээврийн 311 км зам засвар арчиллалтын ажлыг 7 дугаар сарын 20-оос эхлүүлж, ирэх 10 дугаар сарын 1-ний өдөр дуусгаж хүлээлгэн өгөхөөр тусгасан тул 4 ээлжээр ажиллаж байна. Цаг агарын хувьд эрсдэс уур амьсгалтай салхи ихтэй бүс нутгаар дайран өнгөрч буй тусгай зориулалтын автозам гэдэг утгаараа хөдөлгөөн эрчим ихтэй тул замын тэмдэг тэмдэглэгийг мөргөөд эвдэлчихсэн тохиолдол их гардгаас гадна маш шургуугаас салхи шуурганд илэгдэх унах эрсдэлч үүсдэг байна. Иймд замын тэмдэглэгийг жил бүр шинжилэн засварладаг талаар ажил гүйцэтгэгч компани төлөөлөл дурдж байсан. Харин замын тухайд өдөрт 1000 орчим машин ирж очин зорчдог ачаалттай зам учир эвдрэл их гардаг байна. 2022-оос 2023 онд Алтан зам компани нь хамгийн их эвдрэлтэй барлагын зам засварын ажлыг хийж байсан бол энэ жил уурхаагаас эхлээд даваа давуулаад засаж байна. За өнгөрсөн жилүүдэд хийж хүлээлгэн өгсөн замын нөхөөсийн ажлууд эвдэрч муудаагүй, шинээр үндсэн хийцэн зам нь эвдрээд эхэлчихсэнийг инхүү засварлаж байгаа гэлээ. Нөгөөтэйгүр зам засвар арчилтын ажил явагдаж байгаа энэ үед жолооч тээвэрчдтэй харилцан ойлголцож нэгнийхээ ажилд хүндэтгэлтэй хандахыг Алтан замынхан хүсэж байгаагаа илэрхийллээ. Учир нь асфальт бетон холцсон 96 цагийн бэхжилд авах хугацаатай байдаг учраас хөдөлгөөн зогсоохгүйгээр аль болох богино хугацаанд ажлаа гүйцэтгэхийг зорж байгаа тул ачааны тэрэг барьдаг жолооч нар хариуцлагатай байж шинээр нөхөж байгаа зам дээгүүр хүчтэй тооромжлохгүй байх, дээгүүр нь явах зэрэгээр хүндрэл үүсэхгүй байх нь чухал байгааг онцолсон юм. За хүндрэлтэй байгаа зүйл гэвэл бас нэг жолооч нартай хандаж шийдвүү хэлмээр байна. Бас нэг ингээд автозамын ажил маань өөрөө технологийн ажлууд байдаг. Мэдээж ингээд тээвэр зогсоохгүйгээр хийж байгаа гэдгээр биднээс бас нэлээд хариуцлагатай, нэлээд төвөгтэй ажлыг хийж байгаа. Тэгээ энэ дээр бас нэг хамтдаа мэдээж та бид Алтан шар зам бидний л амьдрал тийм болохоор бас нэгээ ойлгоод нэгээ дэмжиж ажилласаа гэж хүсэж байна. Яг 8 цагаасаа тэр маршрут газраасаа хөдлөөд 8 цагаасаа хөдөлгөөнөө зогсоогоод ингээд явж ивэл бас хин хиндээ бас хэрэгтэй байна. Бид яг тэр хугацаанд та нарынхаа яг аюул ослогоо чанартай зам барихын төлөө бас мэрэж ажиллаж байгаа болно. Энэ дээр бас хамтарч ажиллаач гэж хүсэж байна. Одоогоор зам засвар арчилтын ажил төсөвт хүртгийнхөө 70% ажлыг гүйцэтгээд байна. Цаг агаар муудаж хүйтний эрч нэмэгдэхээс өмнө энэ сарда багтааж замын ажлаа дуусгахаар ажиллаж байна.